Өнгөрсөн онд Монгол улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 851 мянгад хүрч өмнөхөөс 16 хувиар харин цар тахлын өмнөх буюу одоо 19 оны түвшинээс 44 хувиар өссөн байна. Харин энэ оны 2 дугаар сарын 10-ны байдлаар Монгол улсад 60 мянга гаруй жуулчин зорин иржээ. Тэгвэл Tourism Week 2026 арга хэмжээний аялал жуулчлалын одоо салбарт яг ямар шинэ боломж нээх вэ гэдэг талаар бид аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дэд ерөнхийлөгч Тэнгис Болд эрхэмтэй ярилцаж байна. Та CNBC-ийн студид тавтай байна. Сайн байна. Өглөө өндөр. Энэ тооноос эхлэе л да байлаа. Нэг жилд 851 мянган жуулчин ирлээ гэдэг. Энэ маань одоо түүхэн дэд түвшин. Түүхэн дэд амжилт. Тий. Монгол улсад 2020 цар тахлын өмнөөс эхлүүлээд цар тахал 2019 онд Монгол улсын хэмжээнд 671 мянган жуулчин Монгол улсад ирсэн байна. Тэгээд 2023 онд аялал жуулчлалын тухай хууль шинжилгээ хариулагдаж батлагдсан. Түүнээс хойш одоо жуулчдын тоо өдрөөс жилээс жилд өсөж нэмэгдэж Монгол улсыг зорион ирж байгаа жуулчд бол илүү сонирхолтой. За олон улсын байгууллагууд ч гэсэн энийг онцолж Монгол улсын талаар, Монгол улсын аялал жуулчлалын талаар бас дурдж байгаа. Та огт ер нь хийсэн судалгаа гэдэг нэг жуулчин Монголд хурж ирээд ер нь хэдэн доллар зардаг юм бэ? За нэг 2 тонн судалгаа байдаг. Тэр нь бол Монгол банкны эдийн засгийн судалгаа. За нэг нь бас өөр олон улсын байгууллагаас гарсан судалгаа. Дунджаар үзэх юм бол нэг жуулчин Монголд улсад ирснээрээ 1600-аас 1900 долларын доллар зарцуулдаг гэж үздэг. Тэгэхээр маань ер нь бол аль хэдийн тэрбум доллароос давсан салбарууд одоо өрцсөн байна шүү дээ. Тэгсэн. Одоо 30 он гэхэд нийт 2 сая жуулчин одоо авах төлөвлөгөө яригдж байна л да. Дагаж бас нэг ярих хэрэгтэй юм нь болохоор яг одоогийн дид үдэц нислэг энэ үйлчилгээний хүчин чадал зочид буудлын өрөөний тоо хэмжлээд үзэх юм бол ер нь бэлэн байна уу? Яг аль хэсэгт илүү анхаарал хандуулах шаардлагатай? Яг уу жилийн хэмжээндээ бодож үзэх юм бол Монгол улс жилдээ нэг сая жуулчин өнөөгийн байдлаар бол хүлээж авах боломжтой. Жилдээ гэдэг нь юу гэхээр хавар намар өвлийн үеүдээ оруулаад энэ хугацаанд бүтэн ингээд ашиглаж чадах юм бол Монгол улсад нэг сая жуулчин бол хүлээн авах бүрэн боломж бол байгаа. Сая жуулчнаас дээшээ нэмэгдүүлэх гэвэл бид нар мэдээж нислэг олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх. За мөн одоо зөрөө ирж байгаа жуулчдын тав тухтай стандарт хангасан байршуулах хэрэгслүүдийг бий болгох. За мөн түүчлээ одоо өөр орон нутагт бас олон улсын нислэгүүдийг нэмэгдүүлэх, дотоодын нислэгүүдийг докторжуулах гэсэн гол хүчин зүйлсүүд нөлөөлнө л гэсэн. Одоо яг энэ гадаадын жуулчдын урсгалыг харахаар бол хамгийн оргил үе нь наадмын үеэр бол одоо энэ зуны саруудад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ер нь бочлоод хэлэх юм бол маш богино жуулчлалын сезонтой гэж харж байна. Энийг энэ жилд дөрөвний өөрчлөлт хэлсээр одоо энэ өвлийн одоо жуулчлалыг хөгжүүлэх гэдэг юм. Жилийн турш эдийн засагт одоо орлого оруулдаг ийм салбар болгохын тулд ер нь яг юу их хэрэгтэй байна? Сүүлийн жилүүдэд манай салбарын одоо энэ high season гэдэг үе маань илүү тэлж өгж байгаа л доо. 4 сард эхэлдэг болсон маань аялал жуулчлалын үйлчилгээнүүд за мөн өвлийн аялал жуулчлал бас доктортой төр засгийн хэмжээнд бас бодлого бариад явж байгаа болохоор дэмжлэг үзүүлж байгаа учраас өвлийн жуулчлал бас нэмэгдэж байна, ивентүүд нэмэгдэж байна гэх мэтлээ. За өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамгийн нэг шаардлагатай зүйл юу гэхээр дэд бүтцчүү байршуулах хэрэгслийн даац нөөцийг өвөл ажилтдаг болгоход дэмжлэг үзүүлэх юм байна. За Монгол Улсын засгийн газраас сая дөнгөж Tourism Week 2026 арга хэмжээний үеэр соёл спорт аялал жуулчлалын яамны сайд ундрам Монгол аялал жуулчлалын салбарт 250 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөө зээлийг засгийн газраас гаргаж байгаа. Тэр зээлийн яг үндсэн чиглэл нь бол яг энэ дэд бүтц рүү чиглэсэн зээлүүд явуулж байгаа. Тэр энэ зээл маш амжилттай болж чадах юм бол бид нар бас энэ дэд бүтцийн асуудлуудаа шийдээд байршуулах хэрэгслүүдийнхаа дөрвөн улирлын хүчин чадал стандартуудыг нэмэгдүүлэх боломжтой гэж харж байна. Тэгэхээр зөвхөн зундаа жуулчид хүлээж авдаг биш бас өвөлдөө хийх боломжийг хангахад энэ чиглэж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо Монголыг ер нь жуулчдад сурталчлахдаа бид чи хөвчлэн онгон байгаль гэдээ ярьдаг. Яг одоо дэлхийн аялал жуулчлалын туршлага үйлчилгээ рүү шилжихэд бас яг дутагдaltaй зүйлүүд бол анзаарагддаг шүү дээ. Тэгэхээр ер нь яг одоо дэлхийн түвшний буюу одоо энэ бусад орнуудтай эсвэл бусад аялал жуулчлалын хамгийн томоохон бүсүүтэй харьцуулахад ер нь яг одоо манай дээр өрсөлдөх чадвар юун дээр дутагдж байна? Манай өрсөлдөх чадвар бол ер нь бол агаарын тээвэр буюу нислэгийн хүчин чадал.
хамгийн их дутагдж байгаа зүйл бол энэ байна. Тий. Ачааллаад ихгүй гэсэн. Ачааллаад ихгүй нислэгүүдэд нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагууд өндөр байгаа гэсэн. Тэгжиж бид нэр олон улсын аж үйлчлийн том салбарт өрсөлдөх боломжууд нь бол нээлттэй болж ирж байгаа. За түүнчлэн хэлэх юм бол одоо сүүлийн жилүүдэд Монгол улсыг зөрөө ирэх жуулчлалын тоо нэмэгдэж байгаа, Монгол улсыг сонирхож байгаа, Монгол руу зөрөө ирж жуулчлалын аяллаа гэсэн хүмүүсийн олон улсын хандлтууд бас өндөр байгаа. Салбарынхны хувьд бол бас хамгийн том толгойн өвчин болсоор өсөд визний асуудал сүүлийн 2-3 жилд бол байхгүй болчих шиг боллоо. Тийм захимаар ханддаг болцсон. Онгоцны буудлын руу явж байхдаа Монголынхоо визийг аваад дандаа асуудал байхгүй бол гарчдаг болсон гэсэн. Энэ маань одоо ер нь зүгээр салбарын хувьд хамгийн гол одоо нислэгээс гадна хамгийн гол асуудлыг бас шийдэж өгч чадж байна үү? Чадлагүй яах вэ? Тий. Ер нь бол дэлхий дээр нөгөө цар тахлын дараа хамгийн өндөрөөр нэрвэгдсэн салбар бол аж үйлчлийн салбар. Бус улс орон болон өөр ингэсэн салбар руу чиглэсэн бүхий л улсууд бодлогод барьсан. Түүнтэй ижилхэн Монгол Улсын засгийн газар бас зочлох жил гэдэг Монгол зочлох жилийн хүрээнд Монгол руу бас ирж байгаа олон улсын одоо жуулчдын визний өнгөлтүүдийг гадаадын хамтаа хамтраад бас гаргаж өгсөн. Тэрний бас нөлөөгөөр жуулчдын тоо нэмэгдэж байгаа. Одоо Монголд аялал жуулчлал үнэхээр яг эдийн засгийн одоо хамгийн гол салбаруудын нэг нь бол мэдээж маргаангүйгээр уулуухай салбар бол таарч. За тэгээ хөдөө аж ахуй болж таарч. Тэгээ санхүүгийн салбар гэж. Яг одоо нэгэнт тэрбум доллар гараад явцсан энэ том салбар болж байгаа гэдгийг бол яг хамгийн хурднаар одоо 2030 он гэхэд 2 сая жуулчнаа хүлээж авах болох үз. Ер нь хийгдэх шаардлагатай 1 2 3 гэдэг хамгийн чухал 3 асуудлыг хэрвээ та томьёолж хэлэхээр бол энэ уу маань юу байх вэ? Монгол улсын одоо уулуурхаан бус эдийн засгаар аж үйлчлийн салбар бас тодорхой хэмжээнд тэргүүлэх салбаруудын нэгээр орж ирж байна. Тэгээ манай салбарын нэг онцлог байгаа. Тэр салбарын манай салбарын онцлог нь юу гэхээр манай салбараас орж ирж байгаа энэ валютын урсгал маань маш хүртээмжтэйгээр таарч өгдөг. Бусад салбар руу нийлдэг. Жишээлбэл одоо дид бүтц зам тээвэр, за зочид буудлын руу орно, жуулчны бааз руу орно. Гудамжинд арилжаа нам эрхэлж байгаа аж ахуйн хувь нөлөөлөлт ордог тийм. Бүхий л салбар руу жигж хүртээмжтэй таардгаараа манай салбар эдийн засгийн хүртээмж нь жиг таардгаараа маш одоо эерэг сайн гэж хардаг. 2 сая жуулчинд хүрэхин тулд бид нар мэдээж одоо нэгдүгээр дид бүтцийн асуудлуудаа шийдэх хэрэгтэй. Замдаа авах харин цэврийн байгууламж гихнээс эхлүүлээд бусад одоо энэ хүний хэрэгцээний хүний анхан шатны хэрэгцээнд байгаа. Тэгээ стандарт хангасан зурш буудлууд, стандарт хангасан байршуулах хэрэгслүүд, жуулчны баазууд гэх мэтлэнгээр. За тэдгээр стандарт хангасан буудал зурш буудлуудаа улирлын хамгааллыг бууруулаад дөрвөн улирлын занд ажиллах гэдэг нь бас 2 дугаар асуудал болж байна. 3 дугаар асуудал бол мэдээж энэ агарын тээврийн одоо шилж төлөвлөгөөн агарын тээврийн нислэгийг уртсгах, дээрээс нь одоо орон нутгийн нислэгийн хуваар доктортой байх гэдэг нь аж үйлчлийн салбарын хувьд бол хамгийн чухал асуудал байна. За их баярлалаа бидэнтэй ярилцсан. СМС-ийн аж үйлчлийн мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Тэнгис Болд эрхэмтэй өнөөдөр өглөөний хувьд бол ярилцлаа.